100 түүчэлэх 100 мэдээ сонин цаасан хэвлэл болон цахим хэлбэрээр уншигч танд хүрч байна. Иргэдээ өмөөч өвчин. Үндэсний өдөр тутмын сонин 100 мэдээ. Сайн сануу 100 мэдээ сонины энэ 7 хоногийн тамиг сэтгүүлч лавг жаргал сэтгүүлч урт наснаар бэлтгэн хүргэж байна. За манай даваа гарагийн дугаард амьдралын тойрог Leadership Forum зэрэг уламжлал болсон болонгуудад орсон. За Эрдэнэт үйлдвэрийг бол 100-ны манлай бүтээн байгуулагч нэрлэдэг. За тэр ч утгаараа Монгол Улсын ерөнхийлөгчийн зарилгаар тус үйлдвэрийг Монгол Улсын Баатар үйлдвэр хэмээн өргөмжилсэн. За энэхүү Баатар үйлдвэрийн өөх түүхийг хамтдаа бүтээлсэн одоогийн сайжруулалтын нэг болох Шагдар сүрэнгийн Түр Батыг бол 100-ны мэдээ сонин энэ удаагийн амьдралын тойрог болонд онцлсан байгаа. За түүний хувьд бол аж үйлдвэрийн гавьяат ажилланаас гадна техникийн шинжлэх ухааны бол доктор хүн байгаа. За мөн сэлэн мөрнөөс тус татдаг 3 дахь хоолойг тавих болон 48 мегаваттын цахилгаан станцын төслийг удирдах үр дүнтэй гүйцэтгэсэн нэгэн. За түүний хувьд Дундгой аймагт төрж өссөн ч гэсэн аав ээжийнхэн төрлөх нутаг болох Булган аймгийн Хишиг өндөр сумаар бол овогдож өдий хүрсэн юм байна. За харин манай Leadership Forum болонд ямар зочид оролцсон мөлий? За манай энэ 7 хоногийн Leadership болонд маань шинжлэх ухааны академи, ботаникийн цэцэрлэг түрээлэнгийн эрдэмтэн, нарийн бичгийн дарга, судлаач, ургамал судлаач, доктор Өсгөх жаргал оролцсон. За тэрээр сүүлийн 10 жил ургамлын физиолог, биотехникийн судалгаа шинжилгээний чиглэлээр туршилт, судалгааны ажлыг явуулсан. Тэгээд судлаачдын бүтээлийг эдийн засгийн эргэлтэд хэрхэн оруулах уу? Эргэлтэд оруулахад дэмжлэг хэрэгтэй байгаа талаар ярьсан байгаа. Бид энэ 7 хоногийн мягмар гарагийн дугаартаа байр суурь болонда Улсын хурлын гишүүн Батчугартай энэ сарын 26-ны өдрөөс эхэлж хэрэгжиж эхлэх зээлийн мэдээллийн тухай хуулийн талаар ярилцсан. За мөн нийгэм асуудал болонд ямар юу гүнзсэн байгаа вэ? Нийгэм асуудал болондоо хотоос орон нутаг руу нүүлгэх төрийн бодлого ямар төвшөнд явж байгаа талаар орон нутагт ажиллаж амьдарч байгаа шинэ залуу боловсон хүчнүүдээс тодруулсан сэтгэлийн оруулсан. За тэгээд тэдний ярьж байгаагаар болохоор хөдөө орон нутагт утаагүй, амар тавин төвжирлгүй байгаа боловч хүнсний эрүүл аюулгүй байдал хангалтгүй. Тэгээ ажлын оронтой салбараасаа шалтгаалаад их байдаг боловч ажиллах хүчин мэрэгжлийн чадвар дутууч гэх юм уу сул байдаг талаар ярьж байсан. За тэгвэл бас монголчуудын хамгийн сайн мэд хурд хамтлагийг хурд хамтлагийн түүхэн замналыг Монгол шуудан компани марк нам өнхөлсөн үйл явдал бас энэ 7 хоногт тохиосон байгаа. За энэ тухай бас манай бас мягмар гарагийн дугаартал сурвалжлан хүргэсэн. За энэхүү марк нь болохоор 1183 дахь шуудангийн отхон марк болж хэвлэгдэж байгаа мөлий. За ингэхдээ бас дэлхийн 92 орн руу бол зорчих хэрэгтэй. За цаг хугацаа өнгөрөх тусам үн цэн нэмэгдэх энэхүү маркийг зураач хос 2 бол уралсан. За тус хамтлагийн урын санд бол 250 гаруй 120 орчим видео клип багтдаг бөгөөд Монголын хамгийн анхны алтан пянц хэвлүүлсэн ийм хамтлаг юм байлээ. За тэгээд энэхүү хамтлаг нь болохоор энэ сарын 21-нд цоошин өнгө төрөх, цоошин уран бүтээлүүдтэйгээр бүсгүй хэмээх амьд хөгжмийн тоглолтоор үзэж түмэнтэйгээ уулзахад бол бэлэн болсон байгаа мэлээ. 100 түүчэлэх 100 мэдээ сонин цаасан хэвлэл болон цахим хэлбэрээр уншигч танд хүрч байна. Иргэдээ өмөөч өвчин. Үндэсний өдөр тутмын сонин 100 мэдээ. 100 мэдээ сонин нийтийн эрхийн төлөв бүтээлэн 14 хоног тутамдаа хүргэдэг билээ. Харин энэ удаа манай лав гарагийн дугаарт үгийн нуурыг гүнээс нь цэвэрлэх цаг нь болжээ хэмээх нийтлэл орсон. За энэ удаа манай сурвалжлах баг Архангай аймгийн үгийн нуурыг зорж үгийн нуурын бохирдол болон холбогдох бусад асуудлыг газар дээрсэн сурвалжилсан билээ. Улаанбаатар хотоос 346 км дошрох энэхүү цэнгэг ус нуур нь сүүлийн жилүүдэд олонний хүлд ихээр дарагдаж гүнээсэн ихэд бохирдох болсон. За нуурын эргэн тойронд оршин суугчдын хэлж байгаагаар бол нийтийн боловсон бие засах газар байх угаас үүдэн амрагчид ил задгаа бие засах, хогоон ил задгаа хаях зэрэг байгаль орчинд ээлгүй хандах тохиолдол ихээр байдаг тухай хэлж ирсэн. За тодруулбал нуурын эргэн тойрноос жилд 250-аас 300 тонн хог идэл бол гардаг юм байна. За 2019-с 20 оны улсын төсөвд тус нуурын бохирдол ширгэлтээс хамгаалах, усны урсацыг сайжруулах зэрэг ажлын хүрээнд 4 тэрбум төгрөгийг бол төсөлд суулгаж зарцуулсан юм байна. Гэвч яг бодит байдал дээр бол
нийтийн боловсон бие засах газар дүүш зэрэг нь ашиглалтанд орохоос өмнө дээвэр нь хууларсан, за хаалга үүд нь эвдэрсэн нөхцөл байдалтай бол байсан. За ажил дуусаагүй гол шалтгааныг бол цар тахалтай холбож үзсэн бөгөөд цар тахлын дараа ажлаа үргэлжлүүлэх гэсэн боловч бараа материалын үн нэмэгдсэн өсөн мөнгө нь хүрэлцээгүй гэх бол тайлбарыг өгсөн. За хэрвээ энэ бүхэн хэрэгжсэн бол үгийн нуурын бохирдлоос хамгаалах жишээг ажил болох байсныг бол нутгийн иргэдэл онцолж байсан. За одоогоор нуурын иргэд 5 жуулчны бааз 40 гаруй экогэр бол үйл ажиллагаа явуулж байна. За тэднээс нуурыг бохирдуулж буй хүчин зүйлийн талаар тодруулахад хамгийн нөлөөтэй нь бол мал аж ахуй байна гэх байр суурийг илэрхийлж байсан. За тухайлбал аялал жуулчлалын бүсийг аялал жуулчлалаар нь хадгалж малын бэлчээрийг холдуулмаар байна гэх саналыг бол дэвшүүлсэн юм аа. Пүрэв гарагийн дугаарт улс төрийн иргэн тойронд ямар үйл явдлууд өрнө үү? За Монгол Улсын 34 дахь ерөнхий сайд Зантан шатар томилогдоод засгийн газрынхаа баг бүрэлдэхүүнийг танилцуулж танхимынхаа анхны хуралдааны хийсэн. За тэгэхдээ 16 яам 19 сайдтайгаар ажиллахаар болсон. За мөн онцгой байдлын түүхт 21 жил өнөөдөр тохиож байна. Манайс нь үүнтэй холбогдуулан онцгой байдлын ерөнхий газрын захиргаа эрх зүй хүнээ нөөцийн дарга Хурандаа Үнэнбаатрыг Монгол Улсын төлөө болондоо урьж оролцуулсан. За үүнээс гадна Хөдөлмөрийн Баатар ардын уран зохиолч 20 дугаар зууны мандат сэтгүүлч Лодонгийн төдий мэдсэний 90 жилийн ойг тохиолдуулан уран бүтээлийн үзэсгэлэн эдэм шинжилгээний хурал энэ сарын 18-нд бол болсон. За үзэсгэлэн төдөөгаан оюуны их бүтээлүүд болох уулын үер, за үйл ажиглагдах онцгой учирлууд, болгоор нутагт зэрэг хосгүй үнэт бүхэлдүүд нь бол дэлгэсэн байна. За төдөөгаан амьдралаас ялгаж салахын аргагүй орон зай, дурсамж, дуртагдлаар дүүрэн онцлуудыг тогсон газар бол яхаа аргагүй Монголын үнэн сонин. За намтар түүхээс харахад бол төдөөгааг 1984-өөс 1996 оны хооронд бол Монголын үнэн сонингийн эрхлэгчээр ажилласан гэж бичсэн байдаг. Гэхдээ Монголын үнэн сонинтой тэрээр 68 жилийн өмнө холбогдсон түүхтэй байд юм байна. Тэгээ энэ тухай бичсэн сонирхолтой сурвалжлагыг манай Пүрэв гарагийн дугаараас унших боломжтой. Манай Баасан гарагийн дугаарт бас ямар нийтлэлүүд орсон бэ? Тэр тухайс ярилцъя л да. За арс ширний 80 айл шинээр баригдаад 2хан жил болж байгаа. Байрыг хүн амьдрах боломжгүй гэж мэргэжлийн байгууллагаас дүгнэлт гаргасан. За учир нь гэвэл хаа улдурын 5 дугаар хороонд байрлах хуучнаар арс ширнийг гэгдэх дахин төлөвлөлтөнд хамрагдсан байр ашиглалтанд орсон жилийнхээ өвлөөс эхлэн хан туургаан зурж халаалт мотой байсан. За ингээд 2017 оноос эхлэн арс ширний 80 айлын асуудал ахаад л хариуцах эзэн гүйлдсэн үлдэж байгаа юм. За тухайн байранд амьдарч байгаа иргэдийн хэлж байгаагаар болохоор өтгөн шингэн нь холилдож гэртээ бизнес болон усанд орох боломжгүй болсон. За мөн хам болон шаланд нь 10-аас 80 см-ийн ан цав үүссэн гэсэн гомдлуудыг гаргаж байгаа юм байлээ. За манай сэтгүүлч өмнө нь 2 удаа улсын хурлын гишүүн Бат найрамдалтай оюутлагыг тойрсон асуудлаар бол ярилцж байсан. За дээрх асуудлууд шийдэгдэж амжаагүй байтал дахин олон улсын шүүхтэр очисон тухай Рочер агентлаг бол мэдгдсэн. Тэгээд энэхүү үйл явдлын иргэн тойронд ямар асуудлууд өрнөж байгаа талаар бас мөн дахин Бат найрамдал гишүүнтэй бол ярилцсан ярилцлага энэ орсон байгаа. За эдгээрээс гадна бас Сүхбаатарын талбай дээр сагсан бөмбөгийн томоохон үйл явдлаас болж байна. U-19 насны улсын авраг шалгуулах тэмцээн бас болж байгаа. За энэгээр тэмцээнд оролцохоор Сэлэнг аймгийн Ерөө сумын баг тамирчдууд ирсэн. За тэдгээрийн нэг болох инклюнтэй манай сэтгүүлч Амгалан Баяр ярилцаж амжилттай эзэн болондоо онцлсан. За энэ тухай сонирхолтой ярилцлагыг манай Баасан гарагийн дугаараас уншаарай. Зуны мэдээ саний энэ 7 хоногийн том үүгээр өндөрлөж байна. Эх 7 хоногийн томоор уулзтлаа. Түр баяртай. 100 түүчэлэх 100 мэдээ сонин цаасан хэвлэл болон цахим хэлбэрээр уншигч танд хүрч байна. Иргэдээ өмөөч өвчин. Үндэсний өдөр тутмын сонин 100 мэдээ.